Аюу модны сүдэртэн тоолоо. Аав. Аа, Надаа 20,000 төгрөг өчгдөг үү? байхгүй минийх үү. Аав. 20,000 төгрөг өгчөөч дээ. Байхгүй яах гээд байгаа чи яв. Аав. 20,000 төгрөг өгөх юм бол таныг байхгүй шинэ ээж хинтэй онцдгийг би танд хэлж өгнө шүү. Аа? За, би чам 40,000 төгрөг өгье. За, ээж нь энтэй ондгийг. Надтай. Чи стан янзын өгч бай. За, аваа ярил томато байж байгаа. За, аав нь газ найзтайгаа уулзаад өрөөдөө. За. За, юу болов чи одоо? Уулзын учрыг хэл. Яв. Найзд нэр үнэхээр том асуудал гарлаа. Толгойн өвчин болчоол явж байна. Яаси. Манай том хүү харин гадагшаа сургууль явах гэдэг. Тэгсэн найз нь харин ганцаараа төлбөрийн төлж дийлдэхүү. Чамаас сайн боломжтой бол мөнгө зээлээч гэж хүрээд ирлээ. Чи бид ирж болно. Нэг газар ажилдаг. Яг адилхан цалин авдаг. Чи энэ мөнгө төгрөг цалин байлан хаашаа юунд үрээд идэг. Цалин буун гарын салгаараа урсаал явчихна. Юунд дүүрсэн, юунд цацуулсан бүү мэд байхгүй. Би чам зөндөө хэлдэг штт. Мандал хоримтлалд мөнгө хоримтлуулаа гэж. Харин тийм ээ. Чи яг над чиг заяа. Том хүүгээ нэгдүгээр ангид нь ороод нь л мандал хоримтлалд мөнгө хоримтлуулсан бол өдөд ирээдүйд нь ямар санаа зовхон байхгүй. Гадагшаа явах сургалтын төлбөр гэх бүх юм асуудалгүй амар тайван амьдрах байсан байхгүй юу? Энэ ч л одоо хоримтлалын хүч шүү дээ. Харин тийм ээ. Чиний л өвөнд ортог байж. Чи одоо манай баг хүүгээс долоодор байх юм. Манай баг хүү чи одоо өдөртөө надаас 10-20 мундраг аваад ээжтэйг нийлээл хоримтлал үүсгээд штт. Ирээдүйдээ том болоод машин амж гинөө. Айхтар ууз. Найз нь одоо ясмахандаа туртал ойлголоо. Одооноос л мандал хуримтлалыг татчихаваад хуримтлал үүсгэнэ. Яг зөв. Ирээдүгөө бодсон дээр шүү. Гэтэ яг одоо найз нь чамтаас олон жил нөхөрсөн юм. Нэг хэдэн цаас байх нь байгаа. Зээлий заяа. Үнэхээр их баярлалаа миний найз. Найз чамаа өнөөдөр тултсан найзнаа. Юу уух юм миний найз аа? За тэгээ давахгүй шиг ганц би явуулгаа шүү заяа. Мэйхөө аав нэрлээ. Вау, та бургер ийц юм уу? Пицца ийц юм уу? Хям байж дээ. Та ямар гой юм ийц юм бэ? Намайг дагуулад явахгүй дээ аава. What the fuck?